Өнгөж одоо цагаан махан эргээд шинж тэмдэг илэрч байгаа хорсож захтнах үе цагаан махан эргэж гарч ирж байгаа бол энэ бол шамбрамын шинж тэмдэг юм шүү. За мэслийн эмчид хандаа та бүхэн зөвлөгөө авах зөв юм аа. Дээр нь энэ шинж тэмдэг илэрж байгаа бол яг одоо манай Захир төмөр компани оруулж ирж байгаа 1-2 дугаар зэрэг хөнгөн үед нэрлэх энэ Pilex гэдэг юм бэлтгэлийг бас сонгож хэрэглэх боломжтой. Энэ шамрамыг төдийлөн хүмүүс бас нэг юм таата зүйл биш гэдэг утгаар нь ч гэдэг юм уу эмчид очиж үзүүлэхээсээ бас ичдэг, имээдэг те дээрээс нь одоо бас өөртөө гарч үгүй юу гэдгийг бас одоо тэмтэрч үзэх одоо тэр тал дээр бас муу гэдэг юм шиг байна. Тэгэхээр гэрийн нөхцөлдөө одоо яг гарсангүй байгаа яаж хэрэг юм бас хүн өөрийгөө оншилж болох ба одоо зөвхөн л захтанснаар илэрхүү аль эсвэл өөрөө бас тодорхой хэмжээгээр тийм ээ тал тавиад ч юм уу харж үзэх ч гэдэг юм уу те наан одоо бас нэг анхан шатандаа мэдэх ямар боломж байна. За энэ болохоор шамрам өвчин маань өөрөө өвддөг, цагаан махан эргэдэг гэх түрүүний хэлсэн яг нөгөө судасны гаралтай байгаа учраас энэ харьцан байд өөр байдаг. За үдэхгүй хэрнээ үе үе таны одоо өтгөнөр бидлсний дараа цус гарах тохиолдол илэрч байгаа бол аль эсвэл бага хэмжээний одоо яг цаасаар арчсны дараа цустай одоо арчигдах тохиолдол байна. Аль эсвэл мэддэггүйгээр өтгөнөр бидлсний дараа их хэмжээгээр цус гарах тохиолдол бас байдаг. Тэр маань дотор гэмээр таамаатай. А мэдээж хэрэг гадна гэмээр бол нүдээр хараад мэдэгдэн ил гарч ирнэ. Цагаан эргээд хавчуулагдана. Дээр нэмээд хорсоо захтан өвдөлттэй байна. Тэгэхээр энэ шинж тэмдэг илэрч байгаа бол та харьяа дүүргийнхаа эмнэлэг юм аль мэслийн эмчт хандах нь зүйтэй. Одоо бол бид нар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой болсон учраас та өөрөө цагаан мах хэрэг яг энэ шинж тэмдгүүд илэрч байгаа бол өөртөө анхаарал тавиад яг энэ бэлтгэлийг сонгох юм уу аль эсвэл одоо эмчт хандах нь бас зүйтэй юм шүү. Тэгэхээр яг хөнгөн үед нь болохоор энэ эмчилгээг сонгоод эмчлэх боломжтой байж байгаа.